За өнөөдрийн бичлэг дээр яг юу гэж хэлэх вэ гэсэн энэ номыг танилцуулах болно. Номын гол утга санаа нь үгийн сонголт ба үгийн сонголтын хүчийн талаар танилцуулдаг. Тэгээд энэ номон дээр болохоор бус хүний даалт ухамсарт шууд нөлөөлөх 31 өгүүлбэр, 31 илэрхийллийг танилцуулдаг байгаа. Тэгээд энэ бусны даалт ухамсарт шууд нөлөөлдөг өгүүд гэхээр ямар үгсийг хэлж байна гэхээр одоо та энэ үгсийг ярианд ашиглах юм бол сонсож байгаа хүн нь нэг их юм бодлохгүйгээр шууд даалт ухамсараараа рефлексээрээ зуршлаараа шууд хариу өгөх тийм үгсүүдийг танилцуулсан байгаа. Тэгээ миний хувьд бол унших явцдаа эдгээр нь бол жинхнээсээ бус хүний даалт ухамсарт нөлөөлөх юм байна гэж бодсон. 7 яг энэ 31 дундаас нь хамгийн шилдэг гэж үзэж байгаа 7-гоо танилцуулах болно. За мөн энэ номыг яг нэг бүтнээр нь унших явцдаа бол хоёр зүйлийг бол маш сайн ойлгож авсан байгаа. За нэг нь юу вэ гэхээр ямар нэг юм харилцан яриа болон хэлэлцээрт бол асуулт асууж байгаа хүн тэр харилцан яриа хэлэлцээрийг удирдах байдаг. Яагаад тэгэхээр асуултыг сонсож байгаа хүний тархи нь бол тэр асуултын дагуу бодож байдаг. За жишээ нь би одоо энэ номыг танд юу таалагдсан бэ гэж асуух юм бол уншсан хүн нь энэ ном дээрээс таалагдсан зүйлийг боддог. Гэтэл энэ ном дээрээс танд юу таалагдаагүй гэх юм бол нөгөө сонсож байгаа хүн дахиад энэ номоос таалагдаагүй зүйлийг боддог. Тэгэхээр бидний тарих ерөөсөө ямар нэгэн зүйл асуух юм бол тэр асуултын дагуу бодож байдаг учраас харилцан яриа болон хэлэлцээр дээр хэн асуулт асууж ийн тэр хүн харилцан яриа болон хэлэлцээрийг удирдах байгаа гэсэн үг. За тэгээд хоёр дахь ойлгосон зүйл нь болохоор тэгвэл зөв асуултаа зорилготойгоо таарсан асуултыг асуух хэрэгтэй юм байна гэдгийг бас аюул сайн ойлгосон. За жишээ нь ингээд та нэг хүний имэйл хаягийг авах хичээлээ гэж бодъё л да тэгэх юм бол энэ ном дээр ингэж хэлж аахгүй. Таны би имэйл хаягийг авч болох уу? Тантай би холбогдож болох уу гэж асууж болохгүй. Тэрний оронд би тантай ямар мэйлээр холбогдох вэ гэд шууд асуух хэрэгтэй. Тэгэх юм бол тантай би мэйлээр холбогдож болох уу гэж асуух юм бол нөгөө хүн маань холбогдож болно гэж хэлж болно, болохгүй ч гэж хэлж болно шүү дээ, тий? Асуудалтай тийм үг гэсэн асуулт учраас тий. Тэгтэл би тантай ямар мэйлээр холбогдох вэ гэх юм бол нөгөө хүний тарих нь би ямар мэйлээ өгөх вэ гэж бодно гэж байгаа байхгүй. Тэгэхээр та асуулт асууснараа өөрийнхөө тэр харилцан яриа болон одоо хэлэлцээрээ та өөрөө удирдах байгаа гэсэн үг. За дээрэс нь таны асуултын дагуу нөгөө хүн маань бодох учраас та өөрийнхөө яг зорилготойгоо таарсан зөв асуултыг асуух ёстой гэдгийг маш сайн ойлгож авсан байгаа. За тэгээд 7 шидэт одоо юг илэрхийллийг танилцуулъя. За нэгтгэх нь дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг гэсэн үг. Дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг. За энэ дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг гэх юм бол сонсож байгаа хүн маань тийм үү тэгвэл би аль төрлийн юм бол гэж шууд автоматар бодох юм гинэ. Тэгээд үүнийхэн дараа та өөрөө хүссэн зүйлийг хэлнэ гэсэн. Дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг гэснэ. За жишээ нь би одоо ингээд танаар энэ номыг уншуулах хүсэлтэй хүн байлаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол би танд ингэж хэлнэ гэсэн. Дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг. Нэг нь бол номыг аваад зүгээр л гэртээ хадгалаад тайчдаг хүн. Нөгөөх нь болохоор номыг аваад уншаад амьдралдаа хэрэгжүүлээд юм болгодог хүн. Та аль төрлийн хүн вэ? Гэх юм бол нөгөө сонсож байгаа хүн нь мэдээж гоё төрөлд нь орохыг хүсэж штэ тий. Хинч зүгээр ингээд энэ номыг аваад юу ч хийдгүү хадгалдаг хүн болохыг хүсэхгүй, уншаад хэрэгжүүлдэг хүн болохыг хүсэж штэ тий. Тийм учраас та дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг гэж хэлэх юм бол сонсож байгаа хүн нь би аль төрлийн юм бол гэж автоматар бодно. Тэгэхээр та өөрийнхөө хүслээ хэлнэ гэсэн. За жишээ нь энэ ном болохоор нөгөө нэг үл хөдлөлийн одоо борлуулагч нарт зориулсан ном юм билээ. Тийм болохоор жишээнүүд нь үл хөдлөхийн борлуулагч нарт зориулсан жишээ байгаа хгүй. Жишээ нь тэгээд энэ дээр ингэж үтсэн байлээ. Дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг. Тэгэнгүүтээ нэг нь болохоор одоо гоё байрыг хараад, ашигтай байрыг хараад шууд таниад үйлдэл хийгээд авдаг хүн. Нөгөөх нь болохоор бодсоор агаад нөгөө гоё ашигтай байрыг алддаг хүн. Гэж хэлэх юм бол хүүе би тэр алддаг төрөлд нь орохгүй ашигтай юмыг хараад таниад шууд үйлдэл хийгээд авдаг хүн шүү гэж бодоод шууд авч хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр та ч гэсэн энэ илэрхийллийг ашиглаад үзээрэй. Дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг гэж хэлээд тэгээ ардаас нь та өөрийнхөө хүслийг хэлнэ гэсэн үг тий. Нэг нь бол ийм хүн, нэг нь ийм хүн гэж хэлэх юм бол автоматар нөгөө маань аль нэг талд нь орохыг хүсэж шүү дээ тий. Яагаад бол дэлхий дээр хоёр төрлийн хүн гэж байгаа учраас 3 гэж хэлээг учраас тий. Тэгээ бидний даалт ухамсар хэлсний дагуу боддог учраас дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг гэж артлаас нь хэлэх нэ. За хоёр дахь шидэт үг нь болохоор та нээлттэй юу гэсэн үг. Нээлттэй юу гэдэг үгийн эсрэг үг нь болохоор хаалттай гэсэн үг шүү дээ тий. Хаалттай, баригдмал, хайрцагт орсон сэтгэлгээтэй гэсэн үг шүү дээ тий. Нээлттэй эсрэг үг нь. Тэгэхээр хүнээс та нээлттэй юу гэж асуух юм бол ихэнх хүмүүс бол нээлттэй гэж хариулна. Хинч тийм хаалттай, баригдмал гэж өөрийгөө хэлхийг хүсэхгүй шүү дээ тий. Тэгэхээр та өөрөө ямар нэгэн шин зүйлийг бусад хүнээр хийлгэх ч юм уу, бусад хүнд шин зүйлийг санал болгож байгаа бол эхлээд та нээлттэй хүн үү гэж асуух хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ дараа асуух хэрэгтэй тий. За жишээ нь одоо ингэж бодъё л да тий. Жишээ нь одоо миний хувьд болохоор ингээд сургуульд орохдоо яг тийм надад офис байхгүй болохоор заримдаа кофе шопт орчдөг байхгүй юу. Тэгэх юм бол хүнээсээ бас ингэж асууж болно гэсэн. Одоо та хичээлийг ингээд хаач орж болно гэж боддог уу? Энэ тал дээр та хэр нээлттэй байдаг вэ гэж асууснаа хоёлоо хичээлээ кофе шопт орчих болох уу гэж асуух юм бол ихэнх хүн маань үгүй гэж хариулах юм бол өөрөө одоо хаалттай болчихно гэсэн үг шүү дээ. Тийм баригдмал сэтгүүтэй болчихно гэж үзээд
би тэр тал дээр нээлттэй гэж хариулах магадлал өндөр гэж байгаа байхгүй юу? Яг энэ илэрхийлэг ашиглаж үзэж байгаагүй ч гэсэн нэлээд бас нэр хүмүүс чинь эхлээд нээлттэй юу гэж асуучаад дараа нь та энэ тал дээр хэрэг вэ гэж асуух юм бол эхлээд би нээлттэй гэж хэлсээр нэ үгүй энэ дээр би санал нийлэхгүй байна гэх юм бол хаалттай хүн болоод өөрийнхөө ярьснаасаа зөрч штэ тий. Тэгэхээр ялцчихгүй та нээлттэй юу гэж асуух юм бол дараачийн хариулт нь тийм гэж ирэх магадлал өндөр юм байлээ. За 3 дахь нь болохоор та хэн нэгнийг мэдэх үү? Одоо жишээ нь ингээ борлуулалт хийхэд ч юм уу тий та өөрийнхөө энийг зарахтаа ч юм уу бусад хүнд одоо ингээ ямаа санал болгохдоо за жишээ нь би одоо сургалт ордог хүн байлаа гэж бодоход та миний сургалтанд суух уу гэж асуух юм бол нөгөө маань ингээ амар цочирдоод ч юм уу үгүй гэж хэлэх магадлал өндөртөө яаж гоё илтгэр татгалзах вэ гэж толгой дотор бодох юм гинэ. Харин эсвэргээрээ та тийм хүнийг мэдэх үү гэж асуух юм бол нөгөө хүн маань одоо та тийм хүнийг мэдхүү гэж байгаа юм чинь мэддэг ч бол мэддэггүй ч байж болно. Тэгэхээр ямар ч ингээ хаалтгүй таны яриаг сонсох юм байна. Тэгэхээр та ямар нэгэн юмыг санал болгохдоо надад нэг юм байгаамаа. Та сонсоод үзтээ. Тэгээд энэ зүйл танд хэрэгтэй. Та хин нэгнийг мэддэг бол хэлээрээ. Тэгэх юм бол ингэж асуух юм бол ямар хариу үйлдэл ирэх вэ гэдгсэн чинь шууд асуултгүйгээр 3 дахь хүн рүү яриагаа чиглүүлнэ. За энэ нь болохоор танд санал болгох хин нэгний талаар бодож хэрхэн тусалж чадхаа эргэцүүлэх боломж олгодог нөгөө хүн. За дээрэс нь нөгөө маань сонсож үзснэ. Хөөе наад яг сургалт чинь ч юм уу наад зүйл чи яг надад хэрэгтэй юм шиг байна. Би өөрийгөө санал болгож байна гэд нөгөө маань өөрийгөө бас санал болгох магадлалтай гэд тэгээд анханасаа та яг энэ зүйлийг сонирхож байна уу гэж асуучих юм бол нөгөө маань шууд ингэж хаагдчихдаг болоод та 3 дахь хин нэгнийг мэдхүү гэж асууснараа нөгөө маань таны яриаг нь бүхэлд нь ямар ч тийм эсэргүүцэлгүйгээр яг нээлттэй зүрх сэтгэлээр сонсноо гэж хэлээд ихээр та хин нэгнийг мэдхүү би танд одоо танилцуулах байгаа танд ярих байгаа зүйл хэрэгтэй хин нэгнийг та мэдхүү сонсож үзээд хэрэгтэй хин нэгэн байвал та тэрийг танилцуулж өгөрөө хин нэгэн байхгүй бол зүгээрээ гэх юм бол ямар ч дарамтгүйгээр сонсох нэ. За 4 дахь гоё төгс илэрхийлэл нь юу вэ гэхээр төсөөлөд үзтээ гэсэн. Төсөөлөд үзтээ. Хүн аливаа шийдвэр ямар нэгэн шийдвэрийг гаргахтаа эхлээд төсөөлөл дотроо тэр зүйлийг төсөөлж үзээд шийдвэрийг гаргах юм байна. 2 удаа шийдвэр гаргадаг гэсэн үг тийм. Нэг удаа болохоор төсөөлөд оюун бодол дотроо шийдвэрийг гаргана. Нэг удаа бол яг нэг шийдвэрээ амаараа хэлээд шийдвэрээ гаргана гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ямарваа нэгэн хүн бол ямар нэгэн шийдвэр гаргахтаа өөрөө толгойн дотор хэрэг төсөөлж чадахгүй байх юм бол тэр шийдвэрийг гаргаж чадахгүй байх магадлал өндөр. Тэгэхээр та өөрөө ямар нэгэн зүйлийг одоо нөгөө нэрээ хийлэхийг шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа юм бол тэр зүйлийг та зүгээр төсөөлөд үзтээ гэж хэлнэ гэсэн үг. За жишээ нь энэ ном маань нөгөө үл хөдлөлийн борлуулагчдаар зориулсан ном гэсэн шүү дээ тий. Тэгэхээр үл хөдлөлийн борлуулагч нар бол энэ үгийг яаж ашигладаг вэ гэсэн чинь одоо байр зархаж байгаа хүн байлаа гэж бодох юм бол тэр байр руугаа дагуулж ороод энэ байрыг та авчихсан байна гэж төсөөлөд үзтээ. Та гэр бүлийнхэнтэйгээ энэ байрны дотор аягүй гой аз жаргалтай амьдарч ингээд төсөөлөд үзтээ. Хүүхдүүд чинь энийгээр гой тоглож ингээд төсөөлөд үзтээ гэхэд нөгөө хүн маань тэр зүгээр төсөөлөд үзтээ. Энийг шууд аав гэж хэлээгүй зүгээр төсөөлөд үзтээ гэж аам чи нөгөө маань ямар ч тийм эсэргүүцэлгүйгээр төсөөлнө шүү дээ тий. Эдгээр үгс маань угаасаа хүний даалт тухамсарт ордог үг. Тэгээд даалт тухамсарт ордог үг гэдэг чинь нөгөө хүн маань ямар ч эсэргүүцэлгүйгээр автоматар тэр үгийнхэн дагуу боддог тийм үгсийг хэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр та төсөөлөд үзтээ гэх юм бол нөгөө маань ямар ч асуудалгүйгээр төсөөлж үзэн. Тэгээд нэг удаа толгойн дотроо төсөөлж үзээ тэр боломжтой хам бол тэр хүний шийдвэр гаргах магадлалыг нь өндөрсгдөг гэж байгаа байхгүй. Та тэгэхээр хүнээр одоо харилцан яриан те хэлэлцээр хийж явах та тий нөгөө хүнийг шийдвэр гаргуулахыг хүсэх юм бол тэрийг зүгээр та хөнгөн гоё яг шийдвэр гаргачлаа хоёулаа хамтран ажиллаад хоёулын хамтран ажиллагаа амжилттай боллоо гэж төсөөлөд үзтээ гэж хэлэх юм бол нөгөө маань яг бодит амьдрал дээр шийдвэр гаргах магадлал бол нэлээд өндөрсөх юм байна. За 5 дахь илэрхийлэл нь болохоор ойлгоход минь туслаач. За энэ бол ямар нэгэн хэлэлцээр юм уу ярианд нөгөө хүн маань татгалцсан тохиолдолд таны яагаад татгалзаж байгааг ойлгоход минь туслаач гэж хэлнэ. За тэгэхээр яах вэ гэдгсэн чинь энэ дээр ингэж хэлсэн байна. Үйлчлүүлэгч гаргасан шийдвэрээ. За зөвхөн үйлчлүүлэгч ч биш тантай харилцан ярьж байгаа хүн ч гэсэн таны эсрэг харилцаанд орж байгаа хүн чинь гаргасан шийдвэрээ илүү нарийн тайлбарлах явцдаа та нөгөө ойлгоход минь туслаач гэж хэлсэн учраас тэрийг тайлбарлах явцдаа уг шийдвэр нь хамгийн зөв биш ч байж магад гэдгийг өөрөө олж харахад туслах төгс арга юм аа. Тэгэхээр та нөгөө хүн чинь ингээд татгалцах юм бол яагаад татгалцчихваа гэх юм бол айгүй хэцүү шттэ тий яагаад татгалцчихваа гэх юм бол ер нь татгалцснаа заавал ингээд тоочих ч юм уу ер нь бүдүүлэх шттэ тий тэгтэл таны татгалцсан шалтгааныг ойлгоход минь туслаач гэх юм бол нөгөө хүнд ойлгуулах гэж явж байгаад өөрөө нэрээ миний гаргасан шийдвэр чинь зөв үү буруу юу гэд эргэлцэх юм гинэ тэгээд ингээд хэлэлцээрт бол үгүй гэдгээс шууд тийм л орох айгүй хэцүү байдаг гэсэн мэлээ хэлэлцээр хийхэд
нөгөө хүн маань үгүй гэж татгалцсан хариу авсан. Тэгвэл бид нэр шууд ингээд одоо тэр хүний үгүйгийн тим болох гэж дайрах боломжгүй. Ингээд угаасаа үгүйгээс тим болох аюу хэцүү. Харин үгүйгээс магадгүй тим ч юм уу гэсэн эргэлзээ рүү орж иж эргэлзээгээсээ тим рүү орох боломжтой. Тэгэхээр хэрвээ таны хэлэлцээ хийж байгаа юм чинь шууд танд үгүй гэсэн хариулт өгөх юм бол та үгүйгийн тим болох гэж дайрах юм бол нэлийн бүдүүлэг болон дээрэс нь ер нь бол үгүйгээс тим болох магадлал бол маш бага. Харин таны харилцан ярианд байгаа хэлэлцээр хийж байгаа юм чинь үгүй гэх юм бол яаж та тэр үгүйгийн жоохон эргэлзээ төвлөд магадгүй штэ нэрээ үгүйчж болох юм ба штэ гэсэн магадгүй гэсэн эргэлзээтэй төлөвлөгөө оруулах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр ойлгоход минь туслаач гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө үгүй гэснийг нь тим болгох боломжгүй юм чинь үгүй гэдгээс нь яаж нэрээ тим ч юм уу нэрээ үгүй ч юм уу гэсэн эргэлзээний төлөвлөгөө оруулах вэ гэхээр ойлгоход минь туслаач гэхээр нөгөө маш шийдвэрээ ярих явцдаа нэрийн чинь зөвчлөө буруучлөө гэж эргэлзээд тэр одоо магадгүй гэсэн дундын түвшин рүү орно гинэ. Тэгэхээр таны татгалзаж байгаа шалтгааныг яг зөвөр ойлгоход минь туслаач ээ. Надад тайлбарлаж өгч болох уу? Ойлгоход минь туслаач ээ. Яагаад татгалзаад байгаа юм гэх юм бол айгүй хэцүүш би нөгөө маш шууд бие өмөрөх болчин тий. Тэгтэл таны татгалзаж байгаа чинь зөвөө гэхдээ тэр чинь яагаад гэдгийг зөвөр би зөвөр ойлгоход надад туслаач ээ гэж хэлэх юм бол нөгөө маань тайлбарлах хэрэг гарах нэ. За 6 дахь илэрхийлэл нь болохоор цэг ямар санагдах вэ гэсэн илэрхийлэл. Энэ ямар санагдах вэ гэдэг нь болохоор мэдрэмжийг асууж байгаа шүү дээ тий. Муухай санагдаж байна уу, сайхан санагдаж байна уу гэсэн мэдрэмжийг нь асууж байгаа. За тэгвэл хүн шийдвэр гаргахдаа логик сэтгэлгээгээр шийдвэр гаргадаг эсвэл мэдрэмж зүүн савин гороо шийдвэр гаргадаг уу гэх юм бол бид нэр уулна одоо насан туршсан бол логик сэтгэлгээгээр шийдвэр гаргадаг гэж бодмоо шүү дээ тий. Тэгсэн чинь энэ ном дээр болохоор хүн шийдвэр гаргахдаа мэдрэмжээр шийдвэр гаргадаг. Логик сэтгэлгээ нь болохоор зөвхөн тэр мэдрэмжээ батлаж байдаг логикоор. Надад хэрвээ муухай мэдрэмж төрөх юм бол логик сэтгэлгээ маа зөвхөн муухай мэдрэмжийг маань баталж байдаг. Гоё мэдрэмж төрөх юм бол сэтгэлгээ маань ч гэсэн тэр зөвхөн гоё мэдрэмжийг нь батлаж хийдэг үүрэгтэй юм хүн тэр одоо мэдрэмжээр шийдвэр гаргадаг юм гинэ. Тийм учраас хүнээс асуулт асуухдаа тэр мэдрэмжтэй нь харьцах хэрэгтэй юм гинэ. Тэгэнгүүт жишээ нь энэ маань үйл хөдлөлийн юу учраас одоо нэг хүн байр заруулах чилаа гэж бодъё л да тий. Тэгвэл одоо таны байр 6 сарын турш хэрвээ зарагдахгүй бол танд ямар санагдах вэ? Одоо нөгөө үнийг үнэ буулга гэсэн чинь буулгахгүй байх юм бол тий 6 сарын турш зарагдахгүй байвал танд ямар санагдах вэ? Тэгвэл 6 сарын турш зарагдахгүй бол аюу хэцүү шттэ. Нөгөө маань ингээд төсөөлөд үзэхээр нөгөө хэцүү мэдрэмж нь мэдрэгдэх учраас за үнэ буулгачдаг ч юм уу гэх мэтчлэнээр хариу гаргах юм гинэ. Тэгэхээр та ч гэсэн бас өөрөө хүнээс юм асуухтаа одоо танд ямар санагдах вэ? Тэгвэл мэдрэмжтэй харьцан тий тань муухай санагдах уу гой санагдах уу танд ямар санагдах вэ? За тэгээд ямар санагдах вэ гэж асуухтаа хүн чинь нөгөө хоёр сэдэлтэй шүү дээ тий. Нэг нь болохоор гой зүйлийг авахын төлөө сэдэлтэй байдаг. Нэг нь болохоор муухай зүйлээс зухдах гэсэн сэтгэлтэй байдаг тий. Гэхдээ хүмүүс бол ямар нэгэн зүйлийг олж авахаас илүү ямар нэгэн зүйлийг алдахтаа илүү сэтгэл хөдлөлттэй байдаг. Алдахаасаа илүү айдаг учраас алдах дээр нь төвлөрөөд эн чинь бүтэхгүй бол танд ямар санагдах вэ гэж асуух хэрэгтэй юм гинэ. За 7 дахь хамгийн сүүлийн илэрхийлэл нь болохоор зүгээр л сонирхох гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүнээсээ ингээд шууд хамаагүй нарийн юм асуучих юм бол одоо айгу бүдүүлэг болчих штэ тий. Тийм учраас зүгээр л сонирхох одоо жишээ нь та нэг хүнээр юм хэлэх хичээлээ гэхээр нөгөө хүн чи хийж өгөх байлаа гэж бодъё л да тий. Тэгмүүд чи яагаад хийхгүй байгаа юм бэ гэж асуух юм бол айгу бүдүүлэг болчих штэ тий. Тийм учраас зүгээр л сонирхох та яг дараагийн алхмаа хийхэд чи яг танд юу саадарлаад байна? Би зүгээр л сонирхож байгаа мó гэж асуух юм бол нөгөө хүн маань ямар ч одоо тийм хаалтгүйгээр өөрийнхөө байгаа байдлыг шууд хэлэх боломжтой юм гинэ. Тэгэхээр зүгээр л сонирхох гэж хэлж байгаа. Та өөрийнхөө асуултыг асуух юм бол нөгөө хүнд маань ямар ч дарамт болохгүй. За дээрэс нь та нөгөө хүнийхээ одоо шалтгаан тий би энийг хиймээргүй байна гэж тэгэнхүүд за хиймээргүй байгаа юм чинь би яагаад хийж ийна яагаад хийхгүй байгаа юм бэ гэж асуувал бүдүүлэг болчих юм чинь ингээд бууж өгөөд хоошоо ухралгүйгээр зүгээр л сонирхох та яг яагаад хиймээргүй байгаа юм бэ зүгээр л сонирхох танд яг юу саад болоод байна гэж асуух юм бол бүдүүлэг биш хэрнээ та тэгээд нөгөөнийхөө одоо шалтгаан тоочонд нь шууд итгэлгүйгээр бас ингээд дахиад тэр чи яг үний юм уу гэж асуух боломжтой юм гинэ. Тэгэхээр зүгээр л сонирхох гэж хэлэх нь бас айгүй шидэт үг гэсэн байлээ. За тэгээд энэ ном дээр ингээд энэ мэдчил ингээд 31 илэрхийллийг гардаг. Тэгээ миний хувьд болохоор энэ 7 нь бол бүр супер юм байна да гэж бодсон. 7-гоо танилцууллаа. Тэгээд энэ ном дээр бол асуулт асуух бол бүр маш чухал. Зөв асуултаа асууна гэдэг бол хэлэлцээрийг амжилттай болгох маш чухал зүйл гэсэн учраас дараагийн бичлэг дээр ер нь асуулттай холбоотой зөв асуултыг яаж асуух вэ гэсэн асуулттай холбоотой номыг оруулъя гэж бодож байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.